энэ засгийн газрын 2019-с 22 оны өрийн удирдлагын стратегийн баримтчиг гэсэн ийм баримтчиг юм оруулж байгаа. За ингэхэд бид нэр хэд хэдэн зүйлийг бас хэлмээр байгаа. Засгийн газрын өрийн байдал бол 2016 оны төгсгөл дээр бол дотоодын нийт бүтээгдэхүүний 78.8% байсан. 78.8% байсан. Сая бол 18 оны төгсгөл дээр 58.9% болж буусан байгаа. Тэгэхээр бид нар энэ барих шилжүүлэх процессыг бол хийхгүй. Энэ нь өөрөө төсвийн сахилгатыг нэмэгдүүлдэг, баригдах гэж байгаа объектуудын үнийг нэмэгдүүлдэг, төсөвдөр нэлээд одоо ихээхэн хэмжээнд дарамт авчирдаг ийм зүйл байгаа. За арилжааны нөхцөлтэй дотоод гадаад бондыг бол авахгүй гэсэн ийм бодлогыг мөн баримталж байгаа. За үүн дээр бас нэг зүйлийг хэлэхэд бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгүүд бол арилжааны банкуд дээр байршиж явдаг байсан. Тэгвэл энэ 20 оноос эхлээд бид нар энийг төрийн сан дээр одоо төлрүүлэх ийм бодлогыг бол баримталж байгаа. Энэ сая одоо капитал банкн дээр маш тодорхой харагдсан. Тодорхой хэмжээний одоо өндөр хүү авлаач гэсэн нэг удаагийн банкны дампуурлаар тодорхой нэлээдгүй хэмжээний одоо хөрөнгө мөнгө алдагдах ийм эрсдэл үүсдэг учраас бид нар энийг эрүүл мэндийн даатгагчдынхаа эрх ашигыг бодоод тэтгэр авагчдынхаа эрх ашигыг бодоод төрийн сан дээрээ энэ хөрөнгүүд байршиж явах ёстой. Ингэжээж аливаа нэгэн эрсдэлгүй одоо явна гэж үзсэн нэг бас энэ өрийн стратегийн баримтчиг хэлэхдээ бол бид давхар хэлчихье гэж бодож байна. За 16-аас 18 оны стратегийн баримтчгийн хэрэгжилтийн талаар би бас товчхон хэлмээр байна. Үндсэндээ энэ стратегийн баримтчиг бол 16-17 онд бол тэр шалгуур үзүүлэлтүүдийг ерөөсөө биелүүлэхгүй байжгаад 18 онд буюу ганцхан жилийн хугацаанд энэ бүх шалгуур үзүүлэлтүүд хүрсэн гэдгийг бол хэлье. За ямар одоо үндсэн арга хэмжээнүүдийг авахаар бид нар тооцож байгаа вэ гэхээр та бүгдээрээ мэдж байгаа. Хэдийгээр Монгол улс 2019 2020 онд төлөх одоо томоохон өр бонд энэ төлбөр байхгүй гэлээ ч гэсэн 21 оноос бол төлбөрүүд эхэлж байгаа. Дахиад хэлье 21 онд Мазала бондын 600, 22 онд Чингис бондын 1 тэрбум доллар, 23 онд Грегэ бондын 800 сая доллар, 24 онд Хуралдаа бондын 600 тэрбум доллар. Ингээд нийтдээ 2.9 тэрбум долларыг бид нэр төлөх учиртай. Тэгэхээр энэ 2.9 тэрбум долларын төлбөрийг эдийн засагт төсөвт ханшинд дарамт учруулахгүй байхаар одоо төлөх одоо ийм стратегийг боловсруулж энэ стратеги үндсэн баримтчгийн дотор оруулж ирж байгаараа бас нэг онцлогоо гэдгийг би хэлмээр байна. За ер нь цаашдаа гадаад зээлгийг авахдаа аливаа нэгэн зээлийг авахдаа эдийн засагт нийгэмд үзүүлэх одоо үр ашгийг нэлээд сайтар тооцож ээж авах учиртай. Түүнээс биш их хэмжээний мөнгө аваад одоо марожингийн цэг одоо санхүүжүүлдэг ч юм иймэрхүү одоо алдаануудыг урд өмнө гарч ирсэн алдаануудыг одоо гаргахгүй байх учиртай гэдгийг бол би хэлмээр байна. За үүнээс гадна энэ өрийн стратеги дотроо бид нар энэ засгийн газрын үнд цаас хэрвээ гаргах шаардлагатай бол одоо анхдагч одоо зах зээл гээд арилжааны банкуд аваад тэрэн цаашдаа иргэд зарах юм зохицуулттай байсныг бид нэр өөрчилсөн байж байгаа. Засгийн газрын үнд цаасыг шууд одоо блокчейн платформ дээр үндэслэн системээр дамжуулаад иргэд аж ахуй нэгжүүд шууд худалдаалах юм боломжийг бол бүрдүүлсэн байгаа. Тэгэхээр энийг бол цаашдаа бид нэр хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Хэдийгээр одоо яг өнөөгийн байдлаар тав бүгдээрээ мэдж байгаа төсөв бол эхний удирдлагын байдлаар 196 тэрбум төгрөгийн одоо ашигтай явж байгаа. Одоохондоо бид нар одоо үнд цаас гарах шаардлагагүй учраас энэ одоо ашиглахгүй байгаа боловч хэдийгээр бид нэр эргэцэн орчин бүх дэд үтсийг бол бэлэн болгоцсон байгаа гэдгийг одоо хэлье. Ер нь цаашдаа энэ засгийн газрын өрийн удирдлагын тогтолцоог сайжруулж орчин үеийн чиг хандлагатай бол нийцүүлж явах үнэхээр шаардлагатай. Та түрүүн би хэлсэн өрийн хэмжээ бол дотоодын нийт бүтээгдэхүүний 93% явж исэн үе бол
бий 93%. Тэгэхээр бид нар энэ өөрөө л үндсэндээ эргээд ард иргэдтэй, эдийн засагтай, ханшинтай ихээхэн дарамт учруулдаг гэдгийг бид нар өнгөрсөн одоо 5-6 жилийн хугацаанд бол мэдэрсэн. Тэгэхээр энэ алдаа бол дахиж давтагдахгүй байх тал дээр нь бол анхаарч ажиллах байгаа. Тэгэхээр энэ бүгдийг бол энэ өрийн стратеги дээр суулгаж өгсөн гэдгийг би хэлмээр байна. Ямар нэгэн эрсдлүүдээс одоо энэ хааж явах нь бол зайлшгүй одоо шаардлагатай байгаа. Тийм учраас сая нэг 2 даатгалын мөнгийг бид нар төрийн сан дээр авч явах ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа. Ингээд энэ арга хэмжээнүүдийг бид нар авч хэрэгжүүлэх юм бол засгийн газрын өрийн хэмжээ нэг 54% дотоодын нийт бүтээгдэхүүний 54% болж буунаа гэж одоо тооцсон байгаа гэдгийг хэлье. Ингээд өчигдөр засгийн газрын хурлаанаар хэлсэн одоо 3 баримтчгийн товчхон дүгнэж хэлэхэд ийм байна.